Хай, намайг Исүү гэдэг. Өнөөдөр та нарын харж байгаачлан би туул олсон байна. Гэхдээ энэ бол миний өнөөдөр ярих кинотой ямар ч холбоогүй. Тэгэхээр би өмнөх бичлэгэн дээр movie review хийн гэж яриад нэлээд удаж байгаа. Тэр хугацаанд би нөгөөс дүүтэйгээ хамт The Black Phone гэдэг кино гарсан шүү дээ сүүлд. Тэрний ревю хийсэн байхгүй юу? Тэгээд хийгээд дууссан чи футэж нь алга болсон. Яг эвдрэлтэй ч гэх юм уу, эдит хийх боломжгүй болсон учраас тэрэндээ жоохон харамссан л та. Тэгээд өнөөдөр өөр киноны ревю хийхээр шийдсэн. Тэгэхээр би саяхан одоо манай кино театруудаар нөө Invitation гэдэг кино гарч байгаа. It was always just my mom and me. To have a family, that's what I really want. No way. I got a cousin. That is the whitest man I've ever seen. He wants to meet up. Oliver? Cousin Eva. Наны сэдв болохоор анх би одоо трейлерыг үзээд mystery ч юм уу те адал явдалтай the fiction гэж бодсон байхгүй юу. Тэгээ ер нь бол fiction байсан, адал явдалтай байсан. Дээрээс нь эхлэхдээ яг аим шиг кино шиг эхэлсэн заяа. Үзэх болгонд намайг ерөөсө зүгээр суулгаагүй. Амар одоо минут секунд бүр ямар нэгэн үйл явдал давтагдаж улам интенс, улам амар болсон заяа. Улам л ингээд сандруулах, догтлуулах тиймэрхүү зүйл байсан. Тэгээ энэ кино надад яг таалагдсан уу гэхээр бол үйл явдал, зохиолын явдал надад ерөөсөө жоохон тийм санагдсан. Ягаад тэгэхээр та нар нөгөө Wattpad гэж мэдэн штэ, Wattpad. Тэрэн дээр ихэвчлэн нэг 12 настай хүүхдүүд ч юм уу ингээд ихэвчлэн жоох хүүхдүүд айгүй их тийм fiction, өөрсдийн тийм зохиолыг бичдэг. Яг тэр зохиолуудыг одоо кино болгоцсон юм шиг төрлийн кино санагдсан заяа. Тэрэн дээр ингээд нэг жоох хүүхдүүд ихэвчлэн өөрийнхөө амьдралыг ингээд амар төсөөлөөл тий. Ингээл би байжсэн чинь намайг гинт амар баян залуу болол тэгэл намайг ингээл хормонда оруулах гээд намайг хуурж авчираад тэгэл би бүх ингээл тий хүмүүсийнхэн хараанд өртөөл амар үзэсгэлэнтэй. Тэгээд миний хувц муцыг цаанаас нь бэлдэж өгөөд амар гайхалтай газар ирсэн эдэргээ нэг юм бичдэг тий. Яг тиймэрхүү заяа. It sounds so Jane Austen when you say it like that. You know, my mom always wanted to take me to England to learn about our family history. There's a wedding coming up, actually. You should come. I would love to, but I... Come on, everyone is dying to meet you. Wow, it's incredible. I believe this is one of our important guests. Evie, this is a close friend of the family, Walter Deville. Hi. Hi. Looking forward to getting to know you better, Evie. What are you doing down there? Miss, you should return to your room. We're all so delighted that you're here. Which one's the groom? The groom and his bride will make their grand entrance tomorrow. Ready? I can't shake the feeling that everyone is staring at me. You and Walter seem to be getting awfully close, Evie. I'm curious, though. What has he told you about us? Ow! Let me see. За яг спойлер бол энэ л байна. Тэгээд киноныхоо хувьд бол зураг авалт эдэр маш сайн хийсэн санагдсан. Зураг авалт өнгөний зохицол тэгээд хөгжмийн зохицол бол бас жоохон тиймэрхүү санагдсан. Хөгжмөндөр бол би байдаг л нэг гэж хэлнэ. Хөгжмийг сонголт цаанаас нь зохиосон ч юм уу тэдрийг бол 10 ононоос 7 оноо өгөхөр байсан. За үйл явдлын өрнөл бол надад үнэхээр амар хөгжилтэй байж чадсан. Үзээд би инээгэлсэн яага инээсэн бэ гэхээр үйл явдлууд бас дэндүү корни амар амьдрал дээр болж болохооргүй зүйлс ч юм уу ихтрүүлсэн юм шиг санагдсан. Тэгэхээр үйл явдал зохиолын хувьд бол би ер нь жоохон хүмүүстэд зориулж хийсэн гэж дүгнэж байгаа. Эсвэл эмэгтэй хүн бичсэн байж магадгүй. Ингээд зохиолын хувьд бол би 5 оног заяа 10 оноос. Өнгөний зохицол одоо color correction, color юу гэдэг лээ? Color ер нь бол амар гоё хийсэн байсан. Тэгээ үйл явдлын хувьд бол одоо нэг хүүхэн заяа нэг юм бүсгүй
ажлаа хийгээ зүгээр зөөгч хийдэг. Дээрэс нь ингээ өөрөө ангаахын чиглэлээр сурдаг охин байгаа байхгүй юу. Тэгээд тэр ангаахын чиглэлээр сурдаг охин маань одоо тий төлбөрөө өөрөө хийдэг. Эцэг их нь ингээд саяхан үүд болсон им жоохон хэцүүхэнд амьдралтай ч гэсэн одоо метрашгүйгээр бууж өглөгүйгээр өөрөө өөрийнх амьдралыг авч байгаа тийм бие даасан бүсгүй байсан. Ингээд манай бүсгүй маань болохоор нэг ивент дээр ингээд зөөгч хийж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд тэр зөөгч хийж байхдаа одоо тэр ивентийн үйл явдал болохоор яг үйл явдал нь тодорхойгүй байсан. Гэхдээ гол нь тэр ивент дээрээс ингээд хүмүүст бэлгэлсэн зүйл нь болохоор нөгөө 23 in me гэдэг ДНК-гийн сампл аваад тий өөрийнхөө одоо төрж өссөн газар нутагч юм уу цусныхаа одоо аль улсаас гаралтай гэдгийг мэддэг тийм одоо тест үүдэн шүү дээ. Тэр тестийг хүмүүстэй ингээд нөгөө бэлэг болгоод өгсөн. Тэрнээс нэгийг ингээд авцсан. Тэгээд за зүгээрээ жахаар энийг хийгээд үзье даа гэх ингээд ДНК-га явуулаад мэдээлэл авсан чи өөрөө Английн нэг те амар язгууртан гэр бүлийн нэг байж таарсан. Ингээд тэр одоо тэр гэр бүлээс нэг хүн нь бас яг тэр одоо 23 in me-гээс өөртөө ингээд тэр вебсайтаар холбогдоод эмэгтэй Англид одоо тий зүгээр гэр бүлээ хуримд одоо аавга ахыхан төлөө наац ахыхан хуримд очиж байгаагаар эхэлдэг. Ингээд үйл явдлууд нь маш сонирхолтой өрнөсөн заяа. Очсон чинь тэгээ амар том орд харш байдаг байхгүй юу. Тэгэл тэр орд харшинд одоо ямар язгуурчнуудын тийм хэмжээний үйлчлэгүүдэд оролцоол тий тэр гайхалтай одоо харшийн нэг амар гоё өрөөнд амьдрал тэгсэн чинь ингээд цаанаа нэг ийм муу савны татаад байгаа байхгүй юу. Ягаад тэгэхээр ингээл амар тэр нь хичнээн гоё орд харшиж гэсэн нэг тийм dark gothic стайлны. Тэнгүүтээ ингээд цонхнууд нь бүгдээрээ юм төмөр сараалчин одоо ашлагтай ч юм уу тий. Тэгээд ингээ эцсийн эцэст нөгөө кино чинь тэр үйл явдлаараа ингээ явж байгаа яг ингээ плот твист нь одоо тэр орд харшийн эзэн нь Дракула гэж тарсан заяа vampire Strigoi өөр чи юу гэдэг лээ. Айгу тийм одоо улсад одоо сорогч гэдгээр алдартай хүн байж таарад тэр нь одоо яг тэр язгууртан гаралтай гэр бүлүүдийн одоо цусыг нь бүгдээринг нь холиод уух юм бол одоо мөнх тасалдаг ч юм уу тий. Тэгтэл яг өөрөө тэр нь байж таарч мараад амар цустай айгу холбоотой заяа. Ингээд энэ кино ерөнхийдөө үргэлжилдэг. Цаашдаа бас айгүй олон тулааны хэсэг, аимшигын хэсэг, тэр аимшигын хэсгүүд нь намайг амар гинт айгүй зочиож чадсан. Тэгээд надад бол тэр зочиох хэсгүүд бол амар хэрэгтэй юм шиг санагдаагүй. Гэтэ яг уу тий киноны үйл явцыг илүү одоо spicy болгох гэж хичээсэн байх гэж үзэж байна. За ингээ ерөнхийдөө энэ бүгдийг ингээд хооронд нь тооцоод тэ ерөнхий сэтгэл гэх юм бол энэ кинонд би 10 ононоос 6.5 оноо өгнө. Ерөнхийдөө үзэхэд бол гимгүү үзээд алдахад гайгүй сонирхолтой хөгжилтэй жоохон аймаар байсан. Тэгээд кино театрт үзэхэд бол би мөнгө буцааж амаар ингэж бол бодогдуулахааргүй байж чадсан. Тийм болохоор ерөнхийдөө дэжгүй. Маш дэжгүй шүү залуучуудаа. Маш дэжгүй. За ингээ энэ киноны талаар ерөнхийдөө яриад дууслаа. Өөр дараагийн бичлэг дээр бас иймэрхүү богино хэмжээний одоо киноны ревюуд хийх болно. Би бол айгуу дэлгэрэнгүй мэрэгжлийн байдлаар бол ярьж чадахгүй ч гэсэн үзэгчийн хувьд мөн дээрэс нь кино театрт очих тэр experience очиод үзэхэд тий хангалттай гоё кино байж чадах уугүй юу гэдэг мэдээллийг бол хүргэх зорилгоор ингэж бичлэг хийнэ. Дараагийн бичлэг би нөгөө Bullet Train гэх кино эдэн штэ тэрийг бас яг үзсэн. Тэрний талаар ярих гэж үзэж байна. Ингээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээд бичлэг дуусгаас өмнө like, notification, subscribe гэдэг энэ товчнуудаа дарахаа мартаоцай. Гэлтэй лисэмжлээ байла. Bye bye.